Бямбсрын бол сайн танин. Залуу хүн миний дэргэд. Одоо 75 болов гэж бодож байна. Би одоо 86-тай. Тэгэхээр миний дэргэд бол хүүхдэл байхгүй юу. Тэгээ сүүлийн үед л их тийм олон янзын мэдээлэл хийдэг болчих. Алтан хоёрын үед анги сайхны үед биш сайхан билгийн үед ардчилсан засгийн газрынхаа эсрэг бол мэдээлэл хийж гисэн. Тэд нэрийн ч ардчилсан засгийн газар нь ч гэсэн ямсрангуй тоохгүй байсан. Юм хүлээж ийсэн баг. Надаас асуун миний зөвлөгөөг авах гэж бодож ийсэн баг. Гэтэл ерөөсөө тэргээгүй нөгөө залуучууд чинь өөрсдийнхөө югаар явчихсан баг. Тэгээд гомцсон уу яасан. Тэдний эсрэг зөвлөгөө мэдээлэл хийгээд байсан. Тэгээд тэр нь жинхэнэ нөгөө барууны хүн байж байгаа зүүнний хүн болцсон хэрэг биш байж л дээ. Буцаад ардынхаа намын талтай болчихсон хэрэг биш байж. Тийм учраас энэ сүүлийн үеийн юу нь бол одоо ардын намыг л эсрүүцэх шууд энэ чиг шугамн дээр гарчээд энэ чиг шугамн дээр хэд удаагийн илтгэл мэдээлэл чих юм уу да ярилцсан төрөгсөн байна. За тэр яг бай тэр хүний хувь хүний асуудал. Юу ч хийж болно. Тэр чинь хүний эрх ашиг цаана байж байгаа болохоор тэрнийг бид биений шүмжлээд байх шаардлага байхгүй. Тийм. Тэгэхдээ тэр хүний үзэл бодолд нь ямар үнэлэлт өгөх нь бас хувь хүний асуудал. Миний хувьд бол тэр гяттын зэхүү төвийн талгаад гарах гэж байгаа энэ төр инхээр Монгол улс гяттын дагвар орон болохны гэсэн шиг санааг шийдсэн байна дээ. Би бол тэрний огтон зөвшөөрөхгүй байна. Тэ. Бямбсрын бол хинтээ цог ажиллаагүй. Ингэлтэй цог ажиллаагүй. Харин тэрний эцэг Миегамтай бол ойролцоо ажиллаж байсан байх хэвээр. Бараг нэг үеийн ч улсууд байх. Алж сургууль төгссөн сургууль нь ч ойролцоо байж магадгүй. Миегам бол Бямбсрынгийн эсрэг ямар нэг юм хийгээгүй гэдэгт би итгэж байна. Өөрт нь ашигтай гэдэг юм уу да. Монголын ард түмнийг гяттын аюулаас гяттыг боол болох аюулаас колон болох аюулаас хамгаалагч энэ дүрс гэж материал нь сонгож гэж би тэгж бодсон шүү. Энэ миний хувийн бодол. Арыг хитэрсэн ч байж магадгүй.